Одоо би тэр үед би за ядаж нэг авсан солоо баталцсан бол гэдэг нэг харамсалтай байхгүй тэр. Ганц тэр айгүй хамгийн том боломж байсан юм 1024. Ер нь одоо 1024 бүх барилдана гэдэг чинь энэ үндэсний бүхөөр хичээлж байгаа нийт бүхчүүдийн дунд олдож байгаа хамгийн том боломж байхгүй. 2 жилийн хугацаанд бол миний бүхөргөө заалт хамгийн барилданд би нэгж барилдад оролцоогүй. Тэгэд нөгөө тамирчдын сэтгэл санааны юу гэдгээр миний хувьд тийм барилдах тийм сонирхол төрөөгүй л дээ. Ягаад гэвэл нэг тийм аюу гой олон жил зориод хөдөлмөрлөөд бүх юмаа зориулаад ингэсэн хүний нэг гоё амжилт гаргах нэг баяртай мөч биш үү. За одоо л би нэг ингээд юм төвлөө гоё барилдлаа сэтгэл санаа гоё болоод ирэхэд тийм асуудал ороод ингээд мөч хүн бүгд одоо бас нуур хугарах зөндөө юм болно шүү дээ. Тэгэхээр нэгтгэл гадуурч би нэг хүний нуурахад эвгүй байдалд ороод хүнийг нэг тийм байдалтай 2-3 жил болсон л доо. Тэгээс үл 22 оны наадмаар ихэж барилдуулв. Наадманд гарсан тэгээд талбай дээр гарах чи уртл. Тэгэхэд миний бэлтгэл бол би 20 оноос алдаагүй би бол маш сайн хийжсэн. Одоо жишээ нь штанк ингээл өргөлөөхөд би адилхан л өргөдгөөс юм өргөөл бэлтгэл үндэсний хүн бэлтгэлийг адилхан би хийсэн бэлтгэлээ. Улмал би чамбааруулал бас хүнд би нэг гайгүй шиг баталч энийг ингээл бодол бэлтгэл хийж яхад наадмын талбай дээр гарахтал тэр өмнөх шиг барилдаж хүн хизээч чаддгүй юм бэл. Ягаад гэвэл нөгөө юу гэдэг анхааралчин шал өөр зүгт байдаг. Хүн намайг юу гэж бодож байгаа бол энэ юу гэж харж байгаа бол гэдэг ч юм уу. Тэгэл миний одоо би чинь ийм цолтой байсан бол би тэнд тийм боломж байсан би ам авах байсан гэдэг юм уу. Одоо тэнд би жагсаа зогсохчл би тэнд зогсох байсан гэдэг юм. Тийм бодол төрөв. Хүний нэгийн дотор шатаад гэдэг юм уу. Ерөөсөн тийм барилдаанаас барилдаж чаддгүй тийм. Яагаад ийм болчих гарч хүнд унчаад орж ирээд барилж яагаад ингэж барилж болохгүй байна гэд өөрөөсөө асуугаад би өчнө олохгүй гараал байхгүй шүү. Төвлөрөөд гिचнээ суу төвлөрж байгаа ингэж барилдныг гаргахтал гараал тэр өөрийнхөө сансан бодсноор барилдаж чаддгүй юм. Яг бүхий спортоор хичээсэн бол 2000 одоо 3 оны 12 сар гэдэг 4 оноос ингэж хичээлж эхэлсэн. Миний хувьд самжуудаа бөхөр хичээлж явж байгаа яг 11 оноос хойш үндэсний бөхөр яг тууштай хичээлж эхэлсэн хугацааны. Тэгээд одоо үндэсний бөхөд энэ бүхий спортод 20 гаруй жил одоо 22 жил болж байгаа юм байна барилдад. Тэгээ энэ хугацаанд одоо бэртлэгэмтэл тэгэл амжилт ингээл баяр өчнөөл зүйл тохиолж байгаа шүү дээ. Энэ олон жилийн яг бэлтгэлийн үр дүн дээр 20 онд одоо ганц жилийн сайхан наадам болсон дээр байхгүй юу. Өмнө нь бол одоо ингээл цолоон гэл ингээл явдаг ганц жил одоо гэсэн наадам бол тэр дээ. Тэр нөгөө ковид үеийн наадам. Бас ковид үеийн гэдгээрээс онцлогтой төвсч жуулаагүй бүр хөдөө өхээр яг нэг хуучин Монгол ах ухаараа болсон гэд тийм аяг онцлогтой наадам болсон. Тэгээ тэр жил бэлтгэл сургуульч нэлээд дажгүй байсан. Би нэлээд зорж бэлдсэн байсан. Тэнд яг үнэн хүчийг үзэж сайхан барилдаад өдөртөө 6-аад авч Монгол Улсын гарцсан солны болцол хангасан. Тэгээд энэ Монгол үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу одоо тэр үеч нөгөө цоловсон шинжилгээнд хамрагдаад энэ шинжилгээний явц одоо 9 сард илүү танилцуулагддаг. Дуудаад танаас одоо ийм 20 төрлийн бодис илэржээ гэдэг хууль зүйн юмдар намайг дууддаг байхгүй. Тэгээд тухайн үед болсон процесс бол миний хувьд одоо ийм илэрх өсгөө надаас яагаад ийм байд юм бэ? Би юугаа миний хаас хорцын нэг солонгосын лабораторич одоо ирж байгаа хариу шүү дээ. Яг тэр хариуг өгчөө. Зүгээр надад бол энэ нэг мэйл интриг биш зүгээр нэг алтан бичиг танилцуулдаг байхгүй толгойлцсон. Тэгэхээр би бол одоо миний хувьд цаанаас ирсэн би алтан бичгээ үзчихээж цаанаас ирсэн яг аль бишний мэйлийг үзчихэж би итгэнэ. Тэрийг өгөө гэсэн тэрийг Монголын допинг гэсэр үндэсний төвөөс аваагаад хөл зүйн намайг тийш нь явуулаад энэ хоорондоо ингэж намайг 2-3 ингэж явуулаад тэгээ ковидын үе байсан байгууллагууд хаалттай байдаг тийм гадуур ус чөлөөтэй биш байлаа шүү дээ тэр үуч. Тэ нэг иймэрхүү байдал өнгөрөөж гоод намайг одоо хугацаа өнгөрөө нэг мэдгэтэл иймэрхүү шийдвэр гарлаа гэд сошиалоос мэдээд тэгээд за ингээ өмгөөлөгчтэй уулзаад би шүүхэд гомдол гаргаа явъя гэхээр албан тоотоор заавал шийтгэл өгсөн шийдвэр гарч иж тухайн албан тоотоор би гомдол гарах хэрэгтэй гэдгээр тэр нь олддоггүй.
Тэгээ ингэж явсаар байгаад би чи 23 онд Содоктор даргаыг хамгаалрын дарга болсон багт бас орж уулзахад юу гарч ирээгүй. Тэгээ бичгэн олддоггүй. Тийм байдалтай явж байгаа 24 оноос бүхий салбарт өргөдөл гаргаад 7-8 удаа өргөдөл гаргаж ийж энэ 2025 оны 6 сарын 24-ний өдөр Жаминхүү гэдэг хүн надад цаанаас ирсэн одоо тэр нөгөө тест репорт буюу яг Солонгос лабораторийн шинжилгээний хариу надад хуулбарлаж өгсөн. Манайд бас авч. Тэгээ би бол одоо тухай энэ Жаминхүү гэдэг хүнд бол их баярлж байгаа. Өмнө юм олдохгүй семинарыг ийм бас тэмтэйг танилцах боломжийг олгоод тэгээ би шинжилгээний хариутай танилцаад тэн дээр одоо эндокрин гэсэн нэг бичиг байсан. Тэрийг ингээд орчуулуулахад яг өөрөөс үүссэн гэсэн тийм бичгтэй байсан бохгүй юу. Тэгээд би энэ одоо ямар учиртай юм бэ? Би одоо Б хариугаа өгч нягтлаа гэдэг гомдлыг дахиад бүхэл салбарт өгсөн. Тэгээд минийх одоо Б-г шинжилүүлээгээд манайдороо хүсэлт явуулсан юм байлээ. Бүхэл салбароос яг 4 дагуу тэгж явдаг юм байлээ. Тэгээд намайг манайдор 8 сарын 2-ны өдөр дуудсан л та. Танаас ийм хүсэл гаргасан юм байна. Энтэйгээ танилцгээд би хадуул зүймээс цогцсон байсан. Тэгээд тэн дээр очиод би өөрөө юугаар за танах мэргэжлийн байгууллага байна. Миний хувьд ийм болоод өгөх иймэрхүү байдалтайгаар 5 жил болцсон юм аа. Шинжилгээний хариуг авах хүсэлтэй. Тэгээ ингэсэн чи ийм тест репорт нь ийм бичгтэй гарч ирлээ. Тийм учраас танах энийг шийдвэрлэж өгнө үү гэд би өргөдлөө гаргасан. Оноод. Тэгээд цаашаа Солонгос лаборатори руу Б-г шинжилүүлэх хүсэлт явсан чинь би сорч маань устгагцаа шинжилүүлэх боломжгүй гэж хариу ирсэн байхгүй. Тэгэхээр одоо би буцаа бүхэн салбарт ийм байна. Энийг миний шийдвэр гаргаж өгөө гэсэн чинь шийдвэрлэх боломжгүй гэд хариу өгөнгөт нь одоо би явах хэрэгтэй вэ гэсэн. Тэгээ би нэлээд судалж иж одоо миний хандах ёстой газар бол тамирчдын эрхийг хамгаалах, одоо энэ спортын харгааныг шийдвэрлэх, спортын арбитрийн давзаалдах комисс гэж энэ Монголд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгээ энэ одоо энэ талаар тамирчдын одоо энэ алдагдсан эрхийг хамгаалах энэ талаар үйлдвэрийн байгууллагад энд би өргөдөл гаргасан. 9 сард гаргасан юм. Намар. Тэгээ 9 сараас хойш эхний урьдчилсан хэлэлцүүлэг гэж 11 сарын 25-нд хийхэд хууль зүйн амнаас болохоор юу гэгээд гэрч оролцуулъя, тухайн үед байсан гэрчүүдийг оролцуулъя гэд хурлыг хойшлуулад тэгээ сая өнгөрсөн тол 1 сарын 16-нд товлогдоод хуралдсан боловч хууль зүйн амны бас нөгөө мэргэжилтнүүд ирэх боломжгүй зарим гадаад томилттой гэдэг юугаар сая хойшлоод өнөөдөр боллоо л доо. Өнөөдөр 10 цагаас сая 15 цаг хүртэл үргэлжлээд тэгээ энэ дээр бол одоо гарсан шийдвэр нь тамирчдын эрхийг ностой зөрчсөн, шинжилгээтэйгээ танилцах боломжийг олгоогүй, Б-с орж шинжилүүлэх эрхийг хангаагүй, мөн тэгээд тухайн шинжилгээг аль бис ор танилцуулаагүй гэж ямар шийтгэл өгөх гэж байгаа гэдгийг дуудаж өөрт нь мэдгэлгүйгээр ингээд шийдвэрлсэн гэсэн ийм нийтлэг 6 үндэслэлээр шинжилгээний өгчөнгө болгож байгаа. Тэгээд тухайн арбитрч яг тайлбарлахдаа бол түрүү шинжилгээний хариу танилцуулахдаа энэ 6 үндэслэлийн салгаад нэг нэгээр нь авсан ч шинжилгээний үр дүнг хүчингү болох үндэслэлтэй байна. Тамирчны эрхийг хохироосон гэж үзэх. Тийм учраас зургуулаа нийлээд энэ бүлгээр нь авч үзээд нийт одоо нөгөө тухайн шинжилгээний хариуг дааж гарсан албан тоот актуудыг бүхэлд нь хүчингү болгож шийдвэрлэх гэсэн хариуг ясаа гаргасан энэ давзаалдах комиссоос би ойлгохдоо бол энэ цол хураах энэ эрх гасах шийдвэр чинь тухайн Солонгосын лабораториос ирээд танилцуулагчийн шинжилгээний хариу хүчин төгөлдөр гэж үзээд тэрэн дээр үндэслээд энэ шийдвэрүүд ингээд дагаа гарсан тий. Тэгэхээр одоо энэ саяын хурлаар чинь тэр шинжилгээ тамирчны эрхийг ностой зөрчөөд өөрт нь мэдлгүй ингээд шийдэгдсэн байна. Энэ бол энийг хүчингү тооцлоо гэхээр шинжилгээг хүчингү тооцчохоор одоо хүчингү тэр тухайн шинжилгээнд дээр үндэслэж гарсан актууд дагаад бүгд хүчингүгээд сая бүхэлд нь хүчингү болголоо гэдэг үзчихээр одоо намайг шийдгсэн процесс нөгөө үндэс болгосон тэр шинжилгээний хариу бүгд хүчингү болсон учраас эргээд минийх одоо би сэрэх ёстой л гэж үзэж байна. Тэр чинь юу юм бэ л дээ? Одоо хүний биед байдаг бодис тэ тухайн хүний биед байдаг бодис одоо байгалийн одоо бүтээгдэхүүний нөлөөгөөрч гэдэг юм уу өндөрсөх тэ өөрөөс
үйлдвэрлэдэг гормонууд. Тэрийг өндөрсөх бас энэ лабораторийн стандартаар заасан хэмжээ байдаг юм. Одоо 15 нанограмм миллилитр гэдэг заасан. Тэр 15 нанограмм миллилитрээс бага байх юм бол 2.4-өөс дээшээ 15-аас доош байх юм бол энийг наривчлан шинжилгээ хийж үздэг юм байна лаборатори. 15 нанограмм миллилитрээс дээшээ болчихвол энэ хүний биеэс дотоодоос үйлдвэрлэж байгаа гормон 15-аас дээш гарах боломжгүй юм байна. Өөрийнхөө нөлөөгөөр. Гадны нөлөөгөөр л 15-аас дээш гардаг. Тэгэхээр 15 нанограмм миллилитрээс бага байвал энэ өөрөөс үүснэ үү, гаднаас орсон уу гэдгийг лабораторийн стандартаар тогтоох хэрэгтэй байдаг. Тэгэд 15 нанограмм миллилитр одоо яг эхний ээлжинд одоо ингээд шээсэж аваач шинжилгэнгүүд техник аппаратанд хийгдээд за энэ ингээд сөрөг аналог илэрлээ гэсэн гараад ирлээ шүү дээ. За ямар бодисын нэрийг тогтооод тэгэнгүүтээ грамм тунгийн тогтооод тунын тогтоонгууд энэ тэтэн граммаас доош байна гэдээ үзвэл тухайн үг одоо наривчсан шинжилгээ хийгээд за энэ өөрөөс үйлдвэрсэн юм уу гаднаасаа орсон юм уу гэдгийг наривч тогтоодог юм. Тэгтэл тэр нь эндоген гэсэн бичиг нь болохоор гаднаас орсон нь тогтоогдсонгүй гэсэн бичиг юм байл. Тийм өгүүлбэртэй шинжилгээний коммент хэсэг дээр байсан юм бэл. Сошиал чи ингээл нөгөө жинхэнэ бүлэдэл ийм болоод тэгээд одоо хүн өөрийгөө хамгаалаад ингээ гарт дуурах юм чи юу болчих жоохгүй боломжгүй болгоод ингэждэг байсан. Тэгээд эннээсээ үүдэлтэй одоо тамирчдын тэр боломж нөгөө юу байхгүй нэг чинь сэтгэл санааны одоо маш их юунд орж байгаа шүү дээ. Сэтгэл санааны одоо дарамт юу гэдэг тиймэнд ороод хүн шоохонд орчин одоо сүүлдээ би чинь 11 сараар ирэх гасаад тэгээд цолгоор авсан шийд гарч ирсэн тухайд. Тэрийг бол яг би сошиалоос нь мэдчихсэн л та. Тэгээд эн чинь тийм шийдвэр гарсны дараа намарнаас барилдах гээд очиход бүх холбоонд орчин бүх холбооноос барилдуулахгүй барихгүй гэдэг юм зөндөө маргаан болсон. Тэгээ миний хувьд бол Монголжав төргөн тууц Монголжав төргөө 2 жил байх ёстой шийтгэл. Өмнөх жил шиг ийм тогтож байгаа 2 жилээр гасж байгаа ийм шийтгэл, ийм жишг тогтож байгаа гэж ярьж байна. Тэгэхээр миний хувьд бол яг тамирчдын хариуцлага хүлээгээд гэж би бол тэн дээр 2 жилийн хугацаанд бол яг барилтааг үл 11 сараар гассан ч гэсэн. Энэ бол асар их гомдол. Одоо миний хувьд нэг спортод нэг хэрвээ гэдэг зүйл яригддаг штеп. Тэрүүгээр бол одоо миний ерөөс өөрийн зорилго бодож исэн юм болохоор тэр чин дараа жил нугасаа 100 жил яваагүй 1024 мөхөн барилтаатай байсан штеп. Тийм болохоор миний бодлоо энэ жил энэ өмнө би одоо 100 жил зорж бэлтгэл хийж исэн юм баггүй юу? Тэр жилийг биш. Тэр 100 жилийн 1024 мөхөн барилтаа миний сүүлийн боломж. Би тэн дээр л өөрийнхөө ямар боломж, ямар чадамж байгааг эцсийн хүртэл үзээд тэрнээс цааш бол яг хүн барилдахгүй цаахан барилдаад явж болно те. Тэгэхдээ миний оргил амьд цааш юм бол байхгүй учраас би энэ 1024 надад том боломж учраас би тэрэнд зориод зүгээр бэлдэж ийсэн. Тэгэд санаагаар болдог бол би энэ жил улсын цол аваад дараа 1024 би ахиулчих боломжтой юм даа гэж бодолтой бэлтгэл хийж исэн бохгүй юу. Би яг начин болчуулгаа бодож исэн харцаг болоод айгүй баяртай болоо би дараа жил нь ахиулаад заан болчвол гэсэн бодолтой би өөрөө тийм гоё бодолтой явсан юм. Тэгтэл дараагийн 1024 гэхэд миний нөгөө зорьсон зорилго бодол бүх юмыг энэ асуудлаар ингээд байхгүй болгосон байхгүй. Тэгээд миний хувьд одоо ганц харамсдаг юм бол тэр 1024 бүхэн барилдаанд л их харамсдаг. Дараа жил нь одоо тухайн үед би ийм асуудал гараагүй цолтойгоо 1024 бүхэн барилдаанд барилдсан бол гэд бодохоор миний одоо биений хувьд 4 даваанд унсан л да тэр 1024 дээр. Тэгэхээр 4 давааны онолт гэдэг юм бүрдээс өөр юм болно. 3 даваанд би ам авч барилдана. 5 даваанд хэрвээ 4 давсан тохиолдолд 5 даваанд ам авах боломжтой. Харцаг золцоогоо 6 даваанд өчнөө хүнээс ам авах боломжтой байсан авсан тэр боломжуудыг ингээ харахаар одоо би тэр үед л би за ядаж нэг авсан цолоо баталцсан бол гэдэг нэг харамсал төрдөг байхгүй тийм. Ганц тэр айгүй хамгийн том боломж байсан юм 1024. Ер нь одоо 1024 бүх барилтна гэдэг чинь энэ үндэсний бүхөөр хичээлж байгаа нийт бүхчүүдийн дунд олдож байгаа ганц хамгийн том боломж байхгүй. Тэрийг л
ашиглаж чадаагүй үлдсэн хүмүүс нь тэгэл ер нь суурж үлдчих гээдэг. Тэгээд олон жилийнх нь юу тийм харагдаж учраас ганц хамгийн том боломж байсан миний оргил тэрийгэл харамсдаг юм. Буруу юмыг өөнөөс хайх үхээр өөрөөсөө хайхал яагаад юм болчих би хариуцлага алдчихв ингэх ёсгүй гэсэн бодолтой байсан. Тэгээд одоо тэртээ тэргөө ийм мэлэрчгээр хүн болгоно ингэх байх та гэж тухайн үед бол тэгж бодож ирсэн. Одоо тэгээд би тэр үед өөрийгөө зөвтгөөд миний ийм байна гэд би одооны өнцгөөс ярьсан ч байсан л миний л буруу болохоор байсан тэр үед бол. Тэгэхээр тухайн үеийн одоо хүмүүст бол зүгээр та нар миний яг амьдралаар амьдраагүй тий. Миний энэ байдалд орж үзээгүй байж ич хүний өмнөөс яг харсан юм шиг өөрөө мэдэж байгаа юм шиг учрыг нь олоогүй жил битгий бусад одоо би бол яг тийм байдалд ороод ингэж ойлгосон тий. Бусад хүнийг тийм байдалд битгий оруулаарай л гэж.